Эмэгтэй хүний 35 нас. Залуу нас хийж чигсэг эд жаргаж явах нас. Бид нар манай батын найзууд энэ хүн хэлцэн дараалсан бай. Бата харууд. Энэ байна гогцсон. Зүппэлтэй. 혼자 그치다 간다. Өнөөдөр цэвлэмагийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа байдлыг харахад манай бат хичнээн халамжтай сайн хайна гэдэг нь бид бүгдийн нүдний өмнө илхэн байна. Батын сайн чанарын тухай ярих гэвэл их юм бий. Энийг товчлоод бидний дотны нөхөр бат цэвлэмаа нарынхаа сайн сайхны төлөө энэ хундрыг өргөж.
За. Одоо. Чирачва. Хүмүүний тиймлэгт муунийг саяд нь Юу? Хөөс зүйл маа. Яасан бол? машинаас авсан юм шиг байна. Батны хурд явъя. Явъя л та. Айгүй л гэдээ цэвэл маань. Одоо сэтгэлээ зовоогоод яах. Цаашдаа явуулж хаад учраа алъя. Тэхүү. За, бүжиглээ. Цэвэл маань. Тайвшрал да. Зочлоо. Явъя л та. Золгоо мэдээ дуулгаад яах вэ? Тийм биз дээ. А? Хоёул ороод юуч болоогүй юм шиг л бай. Хавцсан намар шиг, хавантайцсан тарган шиг гэдгээр л бай. Чорж. Хөөс цэвэл маань. Цэвэл маань. Right, oh, just those very special. That's the reason I'm talking about. You could get it. Oh, Jim Би одоо баяр цэнгэлэрч яах вэ? Би чиний хүн. Хүүгээ бодохгүй өөр хэнийг бодох юм бэ? Ерөөсөө л явъя. Хүүтэй очив. Бид гурвын атгын чиний алга зүрх адилхан мөртлөө амьдралын төлөө хайр сэтгэлийн төлөө лугших зохилт нөр. Хайр сэтгэл гэж юм юу юм? Зөвхөн хувийн аз жаргал юм уу? Биш ээ. Хайр сэтгэл гэдэг хоёр биендээ хонгор үрийнхээ өмнө хүлээсэн ариун итгэл. Хамт явсан хүүхэд нь ухаарлаа. Ууган хүү ээжтэй тэхэн шиг олж ирэх гэж явсан юм шиг байна. Тэгэхдээ хэргийн учир тодорхойгүй. Машинаас нь иймэрхүү боргос нийлээд гарсан да. Тийм. Ээжтэй тэхийн шиг миний хүүгийн сэтгэл их зовдөг байж тээ. Би хүүгийнхээ хүслийг биелүүлсэн бол өнөөдөр хаанаас юм гайд учрах вэ?
Юу гэж баярлаж байлаад. Дарга. Дэсвичрийн мэдэнэс зүйл өчигдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 101.15% явж байгаа юм байна. Энэ нөгөө зэрэн долмын тодорхойлт нь. Дарга хөөч нь уулзъя гэж байна. Яах гэсэн юм бол доо. Мэдэхгүй. За яах. Нааш нь оруулчих. За. Аваа. Би өөртөө таарлцсан. Аа. Би энэ сангийн таныг асууж байна дээ. Өөр юу? Өөрөө ч гэхгүй. Аваа. Энэ эрсдэлтэн модон мөн үү? Аюу. Аав нь мэдэхгүй юм байна. Лосонгоо. Энэ нөгөө хиншээ гэдэг юм мөн үү? Энэ биш л дээ. Голын боргосол байна. Ээжтэн тэхэн шиг олж өгөх гэж байгаа юм биз дээ. За миний хөө харж. Аавын хадад битгий садаавал. Тэгэхэд би хүүгийнхээ сэтгэлийг даанч ойлгосонгүй. Амьдрал ойлгоогүй гинэн хонгор сэтгэлээр дийгдэж явсан. Оюутан цагаа одоо санахад хэцүү вэ. Гэхдээ сайхан дурсан ч сайхан. Анх тэр өдөр намайг харсан эрдний харц. Зүрхэн туссан туяа байл. Чи юу? Найзын хөгжим сонсож байна. Хин бэ? Эрдэнэ л. Магдан галсан гэж айлаа шүү. Байдаг болохоор чи Эрдэнэгс айх байгаа юм биз? Эрдэнэ. Цагаан хадачаараа найз нь мартчих. За. Сайн байна уу? Гээ. Юу вэ? Орооч. Сайн байна. За танилцгаа. Алгаашэр. Эднүс бол Баапын 1-р курсын оюутан Цэвэлмаа. Оюун. Энэ бол миний дотны найз. Эрдэнэ. Би танарт магтаж ярьж байсан баха. За танилцаач. Очиж. Цэлмаа. Эрдэнэ. Аюу. Эрдэнэ. Энэ хоёр бол манай курсын оюутан. Цэцгэ. Сайн. Зураач. Бод. Сайн байна уу? Та хоёрыг зурх юм бол ястаны сайхан зурна да. Энэ бол миний амьдардаг булан. За бид нэг иймэрхүү амьдардаг юм да. Таамарч сайхан амьдарцгаад юм байна шүү дээ. Энэ чиний багын чин зураг уу? Тийм. Яасан өөр юм бэ? Энэ юу мөр?
Миний хайртай Мари. Гоо чин та нар суугаач. Оюна. Суугаач. Ямар модон өмссөн биш. Заач. Тийм. Биднийг орж ирэнгүүт яагаад хөвжмөн зогсоочих вэ? Дуургал та. Нэрэ дуургаач. Би ч дуу нарийн дуртай шүү. Ямар дуу сонсомоор вэ? Ямар ч яах нэг сайхан дуу тоглолчих та. За байц. Зочдоо яаж дайдгийн блээд? Харин Явхаса. наашра уулзъя. Юу? Хайр сэтгэл гэдэг хуучин өдрөөс илүүгээр өнөөгийнхээрээ амьдардаг. Цэвэлмаа анх чамтай учирсан тэр ад жаргалтай сайхан цагийг би яаж мартаж чадах вүлээ? Хөрх чанцалгой бидний тэр нэг өдрийн хөвгтийн явдлыг чи санаж байна. Залуунаас тэр тусмаа сэтгэлийн жалаа алдсан үед хүн аль төрс гэдгийг тэрх. Чи номол өгөх гэсэн? Ном өгөх гэсэн юм бол авцраад өгөхгүй. Эрэгтэйчүүдийн байранд эмэгтэйчүүд орох журамгүй шүү дээ. Ихтэй. Би удахгүй. Дөнгөж ном авчаад л гарна. Болохгүй гэж хэлж байна шүү би чамд. Яасан ухааш. Явцгаа. Яшг боли. Чанцалгаа. Сайн хүмүүс чи сайн юу? Ойрд харагдахгүй яагаад? Ойрд ажил ихтэй заавгүй. Баярлалаа. Би юу? Байгаа. Яагаад? Ашиг яата. Олё. Ой, татайм гаваа. Чанцалгаа. Надад захиадгүй. Хараа та. Алё. Байна уу? Байхгүй. Юу бодож байгаа? Амьдрал бол амьдрал шүү дээ. Эрдэнэ надад гомдох хэрэггүй юм да. Зовлон жаргалан хаваалцах. Миний хамгийн дотны найз гэж би чамд итгэж явдаг байсан. Харин чи өөрхөн хэрвээ би далдыг хардагсан бол яах гэж чамтай үерхэж явах вэ? Хүний сэтгэл гэдэг тайлахын аргагүй онцгой юм. Хүний сэтгэл тайлахад амархан онцгой байсан бол өнөөдөр бид юун танд ийм байдалд орж хаад
сууж байх хэвдэ. Бид сайхан танилцж сайхан үерхсэн. Чи бүжиглэж би чам заагаад өгье. Би чаддаг. Намч өдөж гэх. Энийг би чадахгүй. Чивэлмэ биерээс бүжиглэж чадахгүй. Бэтэ. Бат ирлээ. Би чамайг ирэхгүй нэг гэж гомдож ялаа шүү. Нааш. Цэвэлмэ танилч. Миний багын найз Бат. Цэвэлмэ. Алив, суугач. За. За найзуудаа сууцгаая. Суугаарай. Манайх нутгийн хүнээр жаал зугаа мөгч явууч. Тэгээд найзуудаа дайлж цайлж чамайг ч гэсэн нутгийн идэ идэг дуудсан юм байхгүй юу? Маа, айрыг. Тэгсэн өнөөдөр Цэвэлмагийн төрсөн өдөр юм бэ. Ингээд давхар баяр болж байна. Тийм үү? Сайн тохиолдол бай. Баяр хүргэе. Мэдээг уучраас бэлэггүй ирдэ. Уучлаарай. За яах вэ? Бэлгээ дараа өгөөрэй. Харин чи заавал авах. Заавал өгнө. Нүхтөө. Одоо хэдэн цаг болж байгаа вэ? 4 цагаас 7 минут 15 секунд өнгөрч байна. 16 цаг байлгүй. За яах вэ? Чи нэг оноо авлаа. Намайг гэрт улсад хүлээж байгаа цөмөр хамт явцхан шүү. Би л хувьдаа дэмжиж байна. Гэхдээ нэг бүжиглэнэ. За тэгье. Тэрнээс хойш бидний амьдрал мөн ч ээдрэгтэй замыг тулсан та. За өнгөрсөн амьдралыг бодож яах. Харин одоо яах вүлээ? Цэвэлмэ. Биднийг уулзуулахгүйгаас хойш энд зүгээр суугаач яах вэ? Чи хараа. Би жаахан бай. Явах уу та. Чи хайж байна. Би нэг хоолцоо хийгээ. Яах юм бэ? За. Би ингэж ил зовх тавилантай хүн юм багт. Хүмүүн эрэхтэн дутуу боллоо ч гэсэн ам гарч аавынхаа илгийг дэвтээж явбал болох нь. Энэ хорвоо дээр би хөөгөлөхгүй өөр хэнийг Цэвэлмэ. Би чамтай насан туршдаа амьдрна гэж итгэж байсан. Харин энэ итгэл минь хөсөр хаягджээ. Гэхдээ хайр гэдэг хэцүү юм. Одоо ч гэсэн би чамайг буруутгаж чамд гомдож
Би хүүгээ өнчрүүлсэн төм буруутай. Гэхдээ хүмүүс үргэлж миний зүрхэнд хамт явдаг. Хэдийгээр амьдрал минь сайхан байгаа ч гэсэн намайг сэтгэлээ ямар их зовлонтой явдгийг хүн яаж мэдэх вэ? Ээж нь хүүгээ санаж хичнээн их уйлдаг байсан гэж бодно. Бүх юм чилгээ хийгдэж байгаа. Гайгүй болно байх гэж бодож байна. Та нар явдаа. Би их хэн байдгийг та нарт мэдгий. Энд чи тэгээд одоо болтол ухаараг байгаа юм. Ер нь ямар шүүхэн бэ? Чиглэм. Чи хөргүүлэхгүй юу? Үгүй. Тарга хөөгөн чи яаж юм? Тарааха. Хайртай хөөлийн басган дээр авчираад харанхуй шин ганцаараа гашуудж явах гэжтэй. Энэ хэрэг надаас л болсон. 10 хэдэн жилийн өмнө хүмүүний бит хоёр заяач ямар их баяр хөөр авчирсан гэж санана. Тэр үед бит хоёрын амьдрал хэцүү байсан л да. Гэхдээ хайр сэтгэлээрээ бүх зовлонг давж туулаад болоод л байсан. Хүний амьдралаа гэж ямар арч иргэж болох юм та. Хөөе эмэгтэй. Энэ орой усаар ганцаараа юу хийж байгаа юм бэ? Бид нар хүргээд өгье. Суугаад. Энэ суучлаа. Биднээс айгаагүй зү. Чамд өгүүлээд өгье л доо. Суугаад. Бид сайн санааны үднээс л таныг хүргэж их гэсэн юм. Арай муу юм санаагүй зү. Хүний зовлонг хүн мэддэгвэ гэдэг. Эрдэнэт хоёр залуу насны ориглон сэтгэлээр хоёр биений мөрөөдөж ирээдүйн амьдралаа зөвнжсэн тэр үе сайхан байж. Зүгээр. Яваад. Ясуу хийх юм бэ? Миний талга эргээд байна. Айлтгүй. Одоохон гарлаа. Яа. Яасан? Хөлөө чулуун тагчлаа. Яа. Заяа. Хөөшөө хоёрыг хараа. Хөөх. Би наадах чинь одоохон боогдох юм. Яах юм бэ? Би өөрөө Хувцсан хурдан тайлж усын ноцохгүй бол хатгаа авъя.
Энэ өдөр би хүүхдтэй болсноо хэлэх гэж их зовж гэлээ. Тэгээд нэг зориг гаргаад хэлсэн чинь Эрднэвэндээ баярлах яах вэ? Бодох юм их байна шүү дээ. Нэрэж тийм дээ. Ингээд би сургуулаа төгсч чадаагүй гарсан. Гэхдээ надад ажил хийж амьдралаа гэд муу юм болоогүй. Сайн байна уу? Сайн. Хүүч нь яаж вэ? Хөцөдвэ. Эрдэнэ сажигтэйхэн баргаж царайтай ирлээ. Хүүг нь асуусан чи юу ч дуурсангүй. Юу болоо юм болов? Кото яах вэ? Эрдэнэ маань ч гэсэн эрдэнэ шиг хүн шүү дээ, чинийг ороодгооч. Хайртай. Хөөрхи хүүний яста амин шүү дээ. Айл сахалт улсууд өнтө чинийг ороож юу болсныг мэдээд хэлдэ. Үгүй чи ороодгооч. Цаа. Юу ч гэсэн сураг гартал нь үлээдэг юм билүү дээ. Аваа. Би таны хизээ ирэх юм болов гэж бодоод цонхороо хараад л байсан. Өнөөдөр би танах ажил дээр сайн харсан. Аваа. Манайд адилхан бош. Ээждийнх адилхан. Мингэн лөр. Багш юм хацар дээр. Та яал миний цамцын төвч бураатсан би. Багш харж чад чөөр хатсан үгээд нэгэд байна лээ. Ажлаас ирэхэд хүүмэн халуун хоолунд хийчгээд хүлээж байдаг гэсэн. Тэгэхэд одоо хүйтэн цайж алга. Миний хүү энэ гэрийн эзэн болж дуу шуутай байлгадаг байжтэй. Ил хөлөргөд яасан ч үгүй юм. Хүүмэн намайг хүлээгээд бас л иймэрхүү юмцтай суудаг байсан байх та. Эрдэнэ минь дээ. Чи юу н ажил гээд амьдралаа мартчихад л хүүхэд хоёр хэрэнтэй л их ядардаг байсан шүү дээ.
Энэ хүйтэнд яах юм бэ? Би хөрөөд. Чамаг ингээд би хэдий болтол галчгүй. Цайчгүй сууж идэг. Танай ажил чинь таггүй юм уу? Би ерөөсөө ингэж амьдарч чадахгүй. Битгий уурлал та. Би хөрөөд чи. Хуулиад энэ чараач. Хуулиад байна штэ. Оролдоо. Би ийм зовлонд орно гэдгийг мэдсэн бол юунд гэр орон хань нөхөр үр хүүхдээ архиж ирлээд анхны хайр хамгийн ариун хизээч мартагддаггүй гэдэг. Хүн ер нь биеэрээ үзчихээч л ойлгох. Яг юм шүн. Би хүүтэйгээ хоёулахна. Хичнээн их твдэж байлаа. Тэр өдөр Эрдэнэ бас л ажилласаа ирээгүй байсан. Хүмүүн халуурч айлгаад. Би ганцаархнаа яах ч учраа олохгүй. Хүүгээ илгэндээ тэрвээд уйлцсан. Хүний сэтгэл ялихгүй юмнаас хөрдөг юм байлээ. Биднээс шинэ бүтээлээ дуусгах хугацаа болж гад сандарч байсан өдөр. Намайг ажилд явахад хүн маань тэгэд дэрвэд зүгээр байсан болохоор гинт өвдснийг би мэдээгүй.
хүүгээ орхиод ирэв. Хүү минь ухаан ороод намайг л асуув. Тэгтэн би энд байж явах гэж юу? Яалаа гэж. Заавал тэрэгт байх ёстой. Хүү минь яаж байгаа бол би ч өнөөдөр хэд юм сэтгэл завхаас биш. Хүүдээ өөр ямар ч тосолж чадахгүй. Завэц. Яадаг юм бэл. Бата. Хүс бата. Яасан 50 унтдаг юм бэ? Чи надад хайртай бол миний хүүг хайрлах л ёстой. Надад тохиолдсон энэ зовлон чамд хамаагүй гэж. Ханаас үгүй хэлгүй. Хөрхийдөө өнөөдөр их ядарсан байх. Миний тухай хичнээн их сэтгэл зовж байгааг би яаж мэдв? Гүнч. Миний насан туршдаа тулж түгш явах хань бат мөн биз дээ. Тэгэд иймэрхүү янзтай байх гэж юу? Үгүй. Би бас л бүр утгах гэдэг шиг. Хүүгээ Эрдэнэт хоёр л хайрлахаас өөр хинч хайрлах дээ. Ичаната чихэрвэн. Мача. За миний хөөрэй дүүрэй. Аавын хүүд ажгүй. Ича бэтэн тайд нэг гой додолчихо. За тэг. Ямар дод болох юм? Аавын хүү. Ээж намайг чихүү гитдэг. Аав намайг аавын чүү гитдэг. Аавын чүү ээжийн чүү мунда. Миний хөө гой дуулдаг юм байна шүү дээ. Ястай сайн. Таныг дуудах гэж байдлаашгүй та ирж. Бидний амьдрал 10 хуруу төгс байгаагүй нүнэ. Хүүдээ ганц тугаа авч өгч чадахгүй байсан. Миний хөө хүний дагуу болоодчих болдгүй. За гэхдээ ээж нь хүүдээ чихрэг. Миний хөө орлоо. Миний дөө өөдөө ганцхан. Дүүд ганцхан болчихлоо да.
Хүүхдээ дараа гоё дуу аваад өгнө. Явъя та. Юун түүхэд ойлуулаад байна. Өөрийнх нь юм чи унахгүй яах юм? Би энэ хоёрыг зохицуулаад тоглуулах гэсэн. Ерөн танах манай хашаанаас нүүсэн дээр байх шүү. Таартахгүй гэдэг нь би олон дахин хэлсэн. Юу болоо? Ажийн болгоо ингэж хөөвд туугд толгоо орохдох юм. Нүрэ ширлүүлчихэг юм одоох нь үе. За хэрэлдээд явах. Учраа олъё. Гойр хүүхдийн догой хүүхдтэй амнуулах гэж гэн тийм сайн бол өөрчнөө авах нь яасан. Чамд ямар дуугаа аваад ч сэтгэлтэй эцэг байх биш. Дандахгүй юунд бидэнд дээрлэх гэж. Цэвэлмаа бит хоёрыг хэрэлдүүлэх гогцоо гаргадаг байв. Хүн гэж янз янз юм да. Бат хүртэл ийм хүний өнөргүй зан гаргана гэж би даанч сонсонгүй. Сайн найзууд муудалцах хэцүү юм байна л. Цэвэлмааг өвдлөө гэж дуулаад танайд очиход чи битэр яаж уулзлаа? Би та хоёрыгаа ирнэ гэж зөөдөлсөн. Миний хүү тэгээд ямар сурч байна? Сайн сурч байгаа. Цаавгач. Чихрэд. За. Миний хүү. Та хоёр минь тэгээд ямар чухал амьдарч байна та? Яах вэ? Эр улсууд арга олж ил байна. Эртний минь хүүгээс харж яваарай. Би ч сайн байна уу? Сайн байна. За чи минь яаж хаваа? Сайн байна. Сайн байна. Чи тэгээд утас муцаарч ярьдаг хаачих юм шүү. Мах тарай алж ирлээ. Чихрэд. За найзаа. Одоо тэгээ юу хэрэгтэй вэ? Зүгээрээ. Цэвэлмаа минь. Миний нэг найз тэхин шиг хандалж угаад л зүгээр болцсон шүү дээ. Тийм үү? Чи тэрнийг болж уувал яасан? Харин ээ. Тэр надад олдохгүй үсттэй. Хүнээс сургалахгүй юу? Тэгдэг юм билүү? За би тэр явъя та. Та хоёр жаахан суухгүй яа? Зүгээр баярт. Миний хөө ирж байгаарай. Чи бит хоёрын байж байгааг чинь амьдрал гэж хэлдэггүй. Чи өөртөө хамт их сургууль төгссөн нөхдөд хав. Тэдний эрдэмтэн мэрэгд болсныг бүр ярихаа байлээ л дөө. Чи ятгахтаа энэ дөрвөн хантаа умгар харгэрээ салчихвч. Чиний ажил гэд өөрчлөгдсөн юм чи хаав вэ? Хайр сэтгэл гэдэг чинь сайхан үгээр тэжээгдэх чинь биш. Би ерөөсөө иймэрхүү явцад амьдарч чадахгүй. Цэвэлмаа минь. Амьдарч байгаа улс аажимдаа болно доо. Хоёр биеийг холбосон хайр сэтгэл хамгийн чухал шүү дээ. Хайр сэтгэл юм шүү.
хайр сэтгэл гэдэг нэг хэвийн мөнгө зүйл биш. Ургаж байгаа ногоо шиг үргэлж анхаарч байхгүй бол анхны халуун хайр хөрсөн хайр хүйтэн болж хүйтэрсэн хайр хөлддөг. Харин хожимдоо өрөвдсөн хүндэлсэн хайр нь шилжинэ. Тэгээд нас ахиж амьдралын туршлагатай болох тусам хүний хайр сэтгэлийн чанар өөрчлөгддгийг би ойлгосон. Хүн нэг амьдрахаас хоёр амьдрах юм биш. Тэгэхээр өмсөх, зүүх, идэх ухаас эхлээд юугаараа бусдаас дор явах ёстой юм бэ? Зээлмэ. Чи чиний л амьдралыг хүсэх болж. Хижээнээс чамд ийм бодол төрөх болов уу? За найз. Хүүхэд өвдөж айлах. Тэгвэл чи туслаарай. Манайх нэг юм тавьж байдгийг. Санаа зовлтгоо. Эрдэнэ нэрийг шин дуудаад байна. Тийм байна. За. Баярлалаа. Сайн яваарай. За. Наран. Дөрөв. Бата. Баяра. Араа. Тийшээ суугач. Чи сууж. Би цай аваад ирье. Цаа. Чихэрэд. Хөгжим сонсгоо. Би хөгжимд их дуртай. Ганц үе хүнд чинь хөгжмөл их хань болох юм байна штэ. Чи орой ээлжтэй болохоор юунда яах? Яахан сууж гол явна үстэй. Би чамд махшаарч өгөх. Үгүй би юм итгэхгүй. А тэгвэл арих өнө. Яах юм бэ? Хүн ингэж л амьдрэх юм бэ? Мэ.
Цэлмаа. 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 Хөөс Цэлмаа на таалга. Үгүй яач вэ? Чамааг ширээ ялахгүй юмнаас болоод амиал. Йох. Элдвэлийн бодлоо шүү. Ялахгүй юмнаас хийн шүү. Арахгүй. Чиний хүүхд биш болохоор чи тэгж бодож байгаа байх л та. Чи хөвтөж. Унтж амар. Миний нойр өрөхгүй байна. Наач дэсээ уучлаатай. Ээш сууч. Оо тийм. Сайн байна уу? Суугаач. Баярлалаа. Би нөгөө чиний загсыг илүүсэн ш. Дандаа нэгдүгээр зэрэг авсаар оюусан да. Яа сайн юм бэ. Занаас маргааш чамаа. Тэг уугаач. Үйсэшээ. Хоёр 100 грамм арих аваад ирэх. Хэрэггүй. Зүгээр. Уг нь би шавгар бодох хэрэгтэй байсан. Гэхдээ ч дараа бодно. Хэрэггүй яах. За найс. Тийм. Баярлалаа. Баяртай. Таяр хамт ажилдаг гэсэн байгаа. Тийм ээ. Би сургууль төгсөж ирээд удаагүй л дээ. Энд хийх юм бодохгүй айгүй хэцүү юм аа. Хаяа эрдэнэ ахаггүйж ресторанд хоол идэх юм. Чи залуучуудтай л орж ирж байхгүй дээ. Өө тэд нар ч сагсуурхаас заашгүй шаад тийм ээ. Би гараад. Оттой. Дулмаа. Сайн уу чи чинь яаж ашгүй над руу уцтав? Эрдэнэ нөгөө хүүхэнтэйгээ цолмоо ресторанд орж байгаад надтай тааралдлаа. Тэгэл тэдэнтэй хамт ресторанд хурж ирж хэл сууж байна. Эрдэнэ гэмгүй царай гаргаж чад муу найз минь доромжлох шүү дээ. Би Цэвэлмааг өрөвдөх юм. Гэхдээ Эрдэнэ миний найз болохоор яаж ч болохгүй байгаа юм. Би Цэвэлмаг хэлнэ. Яасан ч зүгээр өнгөрөөж чадахгүй. Хөөе чи. Сайн хүн болох гэж байж эрүүл хүмүүс ярих дарваа. Хөөе. Чи тэгээд өөрөө одоо ирэх үү? Толмаа. Намайг ярьлаа гэж. Араа хэлчихгүй байгаа да. Аяв цаг. Энэ Явахгүй л болохгүй. Хүлээ. Би нэг юм загчихсан. Одоо хавчир. Ачаа.
Тэр хүүхэн Эрдэнэ хоёр үнэн дээр ямар ч гэмгүй байсан л та. Миний тухай хинч бүү мэддэг. Цэлмаа, цаавах уу? Яас орч вэ? Цагч өнгөрөхгүй. Бошоо хуур цагаас. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л тэмцэж байж авах ёстой. Амьдрал ямар болох нь тэр хүнээс л шалтгаалдаг. Цэвэлмаа бид хоёр сэтгэл санаагаараа нийлж амьдралын төлөө зүтгэж яваа болсон. Чи юу шийдэж байна? Хүүгээ би яах вэ? Хүүхдүү. Тэр яах вэ? Авилэр нүд. Ээж нэрэхгүй юм уу? Ирэхгүй баха. Юу гэж? Зүгээр. Али, аппарат залах. Сүүлийн үед Цэвэлмаа орой бүхэн уурлаж зан ааш нь хоёрс. Чухам юунаас болоод тэрвэ гэдгийг би сайн ойлгодгүй байсан. Харин нэг өдөр ажлаас тараад ирэхэд хүү минь ганцаархна. Нүдэн хавтал уйлаад сууж байсан. Их хүн гэхэд
бас л хатуу сэтгэл гаргасан да. За миний хурд хувцсан ус. Хоёлаа явъя. Аав явах уу? Аав нь. Аав нь гэртээ байна. Минийхөө хувцас дөрөв өмс. Минийхөө өөр аавтай болно. Минийхөө зогсоод явах юм бэ хурдан. Явъя. Ичээ би явахгүй. Харин та хурдан ирээрэй. Минийхөө ээжтэй хайртай үсттэй. Хааш явах юм бэ? Хоёулаа гоё яшин очиж амьдрий. Аав өрхөж явах юм уу? Аав нь. Аав нь гэртээ л байхгүй юу? Үгүй би явахгүй. Аавтайгаа л байна. Тэгвэл миний хөвөлттэй ээж нь явъя. Ээж. Табтай ууштай. Сайн байна уу? Сайн байна уу?
Манай уугуу хөө хичээлдээ ямар вэ? Ууламж гайгүй л дээ. Сүүлийн үед хичээл юм уу давтаад ах шиг байна. Хичээлийн сайн давтуулна шүү. Би хүүтэйг нэг уулзах. Тэгээд би хэлээтгэе. Өвхөө. Миний хөрийтэй. Миний хүүг аав нь ажил загнаж байна уу? Үгүй. Юу загнах юм? Ээж нь хүүгээ санаад ирсэн байхгүй юу? Миний хүү хичээлээ тараад ээжинд очиараа. Заяа. Ээж нь хөөдөө чихэр компот авчирсан. Миний хүү. Авалтаа миний хүү. Ээжтэй ингэж муу хаашч болдгоо шүү дээ. Ээж та бидэнтэй хамт байл та. Хүүхдүүд намайг ээжгүй. Ээж нь хаяад явсан. Шовдөг гэж шолдог. Тэгэхээр би их хичдэг. Би таныг их санаж байна. Аав таныг дандаа ярьдаг. Та эрэлтээ ээж. Байна уу? Биш. Хэн бэ? Согтуул хүн байна. Нэрээ согтуу хүн гэснээс балбар төрөнд хаалан цохон уцаар ярьлаа. Нөгөө машинд бүтсэн гинэ 25,000-аар аав гин. Машинтай бол хөдөө гадаа явдаг сайхан амрыг. Тийм ээ. Цэвэлмаа. Хүүгийнхаа биеийг утсараас авах уу?
Би түр асуучихсан. Хэвэн дэвэн гэсэн. Аа. Цэвлэмагаас рүүлээд ууган хуугийн биеийг асуудаг бас их юм болж. Ингээл би алдаж байгаа юм шүү дээ. Йой. Яса халуу өдөр вэ? Хүй туссан дарддаг юм билүү? Надад нэг стакан аваад ирэхгүй яасан. Анаад хараач. Чи бас ном аваа юу? Нээд салхируулахгүй номоор яах нь? Ховор ном цуглуулахад нэг дүний алдахгүй. Хоёрт хүн харахад соёл толиал харагдан да. Дэлгүүрт хүн ихтэй байгаа юм болов? Хүүгээ явуулчихсан юмсан нилээ удчихлаа. Чи хүүгээх сандаг байхад Муу хүүгээ эрэнгүүт нь л дэлгүүр хөөгөөд явуулчихдаг. Димий ч болж үт. хойш чивтэр нялх хөхтэй болж өсгөх гэж завж юуснаас ууган угаал дэрэгдээ байлгая. Үгүй ядаж л гар хөлийн зүр тусны мөртэй штэ. За тэр дими яриагаар яах. Найз наа өдөр кино үзэхээр хоёр билет авчихлаа. Би усанд орлоо. Миний хөө юу? Яас их удаа. Гэнад готл чинь ямар их шараатай. Тал. За. Миний хөө хэдэл алим авсан? За 3 жил авсан шүү дээ. Чи дутуу авсан юм биш үү? Зарим хүүхдүүд дутуу авчихад илүү мөнгө нь өөртөө ашиглаждаг юм. Тэгж болохгүй юм дөө. Тэгвэл та дахин жигнэд үзэхгүй юу? За миний хөө сайн хөө. Минийхөө Ээч. Ава, болд тэр машин бэлсэрсэн.
Би тэн шиг инженер болно гэж бодож байгаа. Зүгээр үсттэй. Тий. Ээж Батах хоёртой таарлцсан. Тэгсэн чинь 50 төгрөг өгөхөөр нь би аваагүй. Намайг маад чорог нэ. Очог. Ава, бод тэр нөгөө тэр хөдөө яваа. Миний хөө хаашаа юунд явах гэсэн? Ава, нууц. Өгөхөө. Би чамайг зөндөө ирлээ. Чи тхэн шигээр яах гэсэн? Манай ээжийн бүр муу юм байхгүй юу? Тэгээд тхэн шиг сайн гинэ. Имийг ихээс тхэн шиг аавна гэсэн. Яах вэ? Харин таньдаг ахаар хөргөлөх гэсэн чинь завгүй гинэ. Энүүх эрдэн сумчтэй. Чиш надад болтгоо. Би замын сайн мэднэ. Чи битээр машин барьж чаддаг юм чинь. Машин олдохгүй л дээ. Хоёул аав машиныг авчиж тхүү. Загч. Их хүн сайхан ч нэр бас хэцүү ч үүрэг. Би ер нь ямар их хүүгээ гомдоож нялх зүрхийн шархлуулсан их ийм ихийг хэн сайн их гэх вэт. Харин миний хүү бол муу ихийн сайн хүү. Зэлмэ жаахан дог хийж нүдний хоорыг гаргахгүй юу? Одоо ч үүр цайх төглөө. Энэ юм янзлаа. Би цэвэрлэх үү? Хэрэггүй. Би өөрөө шийдэж мөхөөгөө ойлуулаад л орхиод ирсэн. Одоо энэ дамжсгалахад хүртэл давчих юм шиг санагддаг. Ийм л болдго юм байна. Үр цайлаа. Мөхөө дээр авчи. Энэ шүнийг ямар их зовж өнгөрөв. Байц. Хүмүүс дуудах шиг болгож байна. Юу болж байна? Гүйч. Яагаад би гинтгийн гэдгийг сандраад унаа. Цаал цайгарч яах. Хүү дээрээ түргөө очи. Явъя.
байна уу? Тэ. Юу? Яалаа гинэ? Хөөе цэвэлмэ. Эй чаавста.